Би ээжтэй тэг өмнө урлаа хасна, чихрээ багасгана, одоо янз бүрийн юм тэгж идэж ухаа болно. Будаа одоо төмөс гэх мэт чинь нүүрс усыг бага хэмжээр хэрэглэнэ гэд тиймэрхүү амлалтуудыг өөртөө тавьчаад биелүүлж чаддгүй байсан байхгүй юу? Ямар нэгэн байдлаар ямар нэгэн ингээд амлалт өөртөө өгөөд би ерөөсөө л одоо юу гэдэг одоо амьдралын маяг амьдралаа би ингээд тасгал хийлээ гэж хэлчихэд тэрийг ингээд хийхгүй өөрийгөө хуураад яваад тахлаар өөртөө итгэлээ алдт юм шиг санагддаг. Бүр юу ч хийсэн гэсэн. Чи нэг юм яг өөртөө амлчаад тэрийг яаж хийгээд байх юм бол өөртөө итгэл илүү нэмэгдээд байдаг. Чи ингээ өөрийнхөө итгэдэг хүн болоод байгаа гэсэн үг. За нэг л амьдрын өстой ингээд орчлоо ороод ингээд бүх хүмүүс л энэ одоо бүх юмыг идэл ингээд амьдрал болоо л би ч гэсэн тэгэл болно гэж боддог. Гоё юм ингээд болтох юм бол идчихдэг. Тийм хүн байлаа. Би одоо өөрчлөгдсөн. Би бол шал өөр хүн болсон. Нөгөө шал өөр хүн болоо. Гэтэ айгуу сайнаар өөрчлөгдсөн. Хүмүүс хэлсэн шүү дээ. Чиний ингээд амьдралдаа гаргаж исэн хамгийн харамсмаар шийдвэр юу байсан бэ гэж асуудаг байхгүй юу? Тэгэнгүүт надад хариу олддоггүй байсан юм. Яг тэгвэл тэд нар ингээд ямар нэгэн байдлаар тухайн үед онцгой шийдвэр байсан юм шиг мөртлөө дараа нь ингээд нэг тийм сургамжтай гэх юм уу. Гэтэ би яг бодож байгаа нэг л юм харамссан байхгүй юу? Тэр нь тэгсэн чинь карниор эзэн чинь зүгээр болчихсон. Одоо би харамсахгүй байгаа. За сайн бацгаана уу? Даалаа байна. 75 hard challenge-ийг дуусглаа. 75 өдрийн турш дасгал хийлээ. Нэгч тусал алкогол хэрэглэсэнгүй. Тэгээ карнивор маягаар хооллоо. Ерөөсөө дан мах амтны гаралтай хоолунд идэн. Тэгээд өөр одоо ургамлын гаралтай хүнс огт хэрэглэхгүй. Тэгээд өдөр болгон ном уншлаа. Гадаа гарч алхлаа. Гэгэрлээ ерөөсөө. Тэгээ ямар үр дүн гарснаа хуваалцах гээд энэхүү видеог хийж байна. Энэ удаагийн видеон дээр би илүү одоо майндсет, миний бодол, одоо зорилго ямар байсан бэ гэдэг талаар ярина. Төрсний дараа яг тэр жин нэмэх гэдэг асуудал төвхтөө миний толгонд орж ирсэн. Яг ингээд өөрийгөө ингээд толинд ингээд харахаараа яа эндээсээ хасчдаг бол энийг яачдаг бол гэл миний би ингээд тийм хөөрхөн хүүхдийг ингээд гаргаж ирээд ингээд одоо ингээд хүүч мөхөл ингээд бойжуулж байгаадаа ингээд миний би лаг гэж бодож байгаа ч гэсэн нөгөө талдаа яг ингээд өөртөө жахан тийм сэтгэл тунтуур байгаад байгаа байхгүй юу. Тэгэл турн гээл тэгэл тэр нүүрсээ багсах юм хомаа багсах эрүүл сар бол амьдрал гоё тацал хөдөлгөөн хий гэсэн бүртээ тэрийг хийхгүй яагаад байгаа. Тэгэнгүүт өөртөө итгэхэ болчихж байгаа. Айгу онцгой. Тэгээ яг энийг эхлүүлэхдээ би яг юу ч бодсон бэ гэхлээр би орчлон хорвоо дээр байж болох ихэнх гоё амттай юмнуудыг бүгднийг нэдэж үзсэн ямар амттай гэдгийг мэднэ. Ихэнх одоо хоолнуудыг бүгднийг нээж үзсэн ямар гэдгийг мэднэ. Тэгэхэд ингээд заавал тэрийг идэх гээд ингээд эдмээр санагдаад байна гэх миний би ингээд хингүү тэрийг ингээд идүүлээд яваад л байх юм бол байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр зөв ганцхан удаа 90 сар бол амьдэрчээ гэж бодсон байхгүй юу. Тэгээд одоо бол бүр тэрэнд гаргасан шийдвэртэй амар happy байд. За тэгээ юуны түрүүнд 75 hard challenge-ыг товч тайлбарлахад энэ ингээд дэлхийд даяар маш олон хүмүүс ийм сорилтыг өөртөө эхлүүлээд 75 өдрийн турш хэд хэд юмнуудыг заавал хийх ёстой. Өдөр 45 минут, өдөр болгон 45 минут тасгал хийн. Гэтэ мэдээж тэр нь ингээд өдөр болгон амар хүн жингэр өргөөл яагаад тахгүй шүү дээ тий. Зарим өдрөө ингээд зүгээр нөгөө нэг өөрийгөө амраах булчингаа сэргээх зорилгоор одоо хөнгөн йог, пилатес энэ төр хийж болно, зүгээр сонголт хийж болно. 10 хуудас баримтат ном уншина. Тэгээ дахиад 45 минут гадаад тасгал хийх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ битээр тэр нь нөгөө нэг нялх хүүхдтэй, жах хүүхдтэй боломжгүй байсан учраас зүгээр гадаа алхахыг сонгосон. Тэгээд 3 литр ус өдөр болгон ууна. Ямар ч алкогол хэрэглэхгүй, ямар нэгэн тийм хоолны дэглэм сонгож аваа тэрийгэ тууштай баримтлна. Ямар ч тийм нөгөө нэг читтэй идэр байхгүй. Битээр энэ сонгосон болохоор карнивор байсан. Тэгээд банк прогресс руу аавна гэсэн иймэрхүү дүрмтэй. Та хэд ингээд Facebook ч юм интернетээс хайх юм бол тий бүр тийм ингээд community ингээд хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэр групп руу нэгдээд гоё ингээд өдөр болгоныхоо үйл явц болж байгаа зүйлийг шантарж авах юм бол тэрийг ингээд хуваалцаад ингээд явж болно. За тэгээд яг ийм майндсеттэйгээр эхлээд би тэр бүр амар хүчтэй хэлсэн. Эхний бүр ингээд сар гарan бол бүр ингээд амар гоё бүр ингээд яг зорилгын төлөө ингээд тууштай явж агаад бараг нэг 50% хоног дээрээс нь ингээд амар тийм шантраад залхаад дээрээс нь одоо Австралид яг нөгөө нэг эд халуун болж байгаа. Хаяа ингээд зарим өдөр 30-30 градусын халуун тийм өдөр ингээд мах идэн гэдэг бүр амар ингээд хэцүү санагдаад тэгээд нэг тийм жаахан залхах
одоо мэдрэмж орж ирсэн. Тэгээ дээрэс нь өмнө нь ингээд би даавар яаж нөлөөлж байгаа, нойр яаж нөлөөлж байгааг юусоо анзаардаггүй байсан юм лээ. Тэгээ миний өдөр тутмын амьдралын одоо идэж ууж байгаа зүйл ингээ хэм маяг жахан тийм доктортой биш байсан байгаа байхгүй юу? Зарим өдөр нь амар гоё эрүүл хооллол, сайхан унтаж амраал, дасгал хөдлөө гээл зарим өдөр нь болохоор ингээл хамаа намаагүй идэл зүгээр хөвтөл гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээ тэр хооронд би миний одоо тэр даавар нойр яаж нөлөөлөд байгааг юусоо ингээ анзаарахгүй тэр нь миний өглөөний идсэн хоолноос ч болж ээж болно ингээд юунаас ч болж ээж магадгүй. Тэгсэн чи яг одоо ингээд тогтмол яг нэг байдлаар хооллол нэг байдлаар ингээд нөөний хөдөлгөөнтэй байгаад ихэлсэн чинь нойр муутай өдөр яалтчгүй бүр ингээд нүүрс ус эдмэр санагдаад идэх анзарч байгаа юм. Тэгээ дээрэс нь тэр биений юмтай холбоотой даавартай холбоотойгоор одоо биений юм хэсэг хоногийн өмнө ч юм уу бүр ингээд дэлгүүртэйгаа нөгөө нэг нүдрээс тоож харахгүй байсан гоё хамттай амьд чи бүгд яг ингээд намаа гэдэж гэж аав шиг ингээд надруу ингээд харж аав шиг яг тийг санагдаад байгаа байхгүй юу бүр ингээд хөргчнөөс очил яг тэр заримгийг авч марч юм шиг тий. Тэгэнгүүт энэ миний даавар юм байна. Энэ миний тутун нойр юм байна гэдгийг ойлгочихлаар тэрийг ингээд чи нэг л өдөр хоёр л өдөр тисчих юм бол эсвэл сайхан унтчих юм бол энэ мэдрэмж ингээд алга болчихноо гэдгийг мэдээд тэгээ өөрийгөө одоо хянаж сурсан. Өмнө нь болохоор тэрийг ингээд идмээр ээ гэж бодоол за гэл дэлгүүрээс гарсан ч гэсэн ингээд толгойн дотор ингээд тэр чинь ингээд бодогдоод байгаа шүү дээ. Тэр ингээд мэдрэмж нөгөө чи тэрнээс болсон гэж хянч чадахгүй. Тэгэл гэртээ ирэнгүүтээ би шууд доор дашаас зарим захиж өгсөн байхгүй. Нэг хил заримг. Тэгээ яж хаад одоо ингээд юм хом авахд амар амархан болцсон ингээд юу ч ингээл чи пивомар ясан ч ингээл нөгөө нэг хүргэлтийн апас захиал чин зарим эдмэрээс захиал чин янз бүрийн хоол эдмэрээс захиал чин. Тэгмүүд яг тэрнээс ингээд нөгөө нэг гарч чадахгүй тийм болсон байсан байхгүй юу? Тэрийгээ ингээд хянаж сурсан. Тэр бол ингэж хооллолсны ингэж ийм амьдралын хэмээгтэй байсны хамгийн одоо чухал зүйлсийн нэг гэж бодож байна. Би яг тэгж тийм нүүрс ус эдмэр санагдаад байгаа үедээ гаргасан шийдвэр өнөөдөр ирсэн. Ийм бейкери би бүр яг ингээд гоё кейк эдмэр санагдаад байсан үедээ авч идэж чадахгүй болохоор өнөөдөр 12 сарын 27-ны өдөр авна гэд захиалсан байгаа байхгүй юу? Тэгж өөрийгөө аргалсан гэх юм уу тэр үедээ. Тэгчээд өнөөдөр ингээд залхсан ч би бүр юу хийлээ өнөр тийштэй гэдгийг санаад тэгээ одоо энийг бидэндээ мэдээж бие физиологийн хувьд гарсан үр дүн гэх юм бол жин хайсан. Жингийн хувьд би нэг 4-өөс 4.5 хил орчим ер нь л хассан баггүй юу? Нөгөө YouTube дээр байдаг амарлаг сар марын дотор 5-10 хил хасаалт байдаг видеонуудтай харьцуулах юм бол энэ бол тийм айхтар гоё үзүүлэлт биш. Гэтэ бодоод үзэхлээр би ингээд айгүй багаар удаан ингээ хугацаанд хасна нь чанартай жин хасалт гэж бодоод байгаа. Булчингаа алдаагүй өөхнөөс хассан гэж хэлж болно. Тэгээд эхний яг нэг 3-7 хоногтой бол би ингээ 2 кг хасчаад тэгээд дараагийн дахиад 4-5-7 хоногтод дараагийнхаа 2 кг-ыг хассан баггүй юу. Тэгээд сүүлийн бараг 3-7 хоног бүр ингээд ямар ч жин хасагдаагүй. Миний жин бүр яг ингээд тогтмол заяа. Гэтэ би тэр үед яаж торсноо мэдсэн бэ гэхлээр бэлхүүсний тойрог маань ингээд хасаж явж байгаад сүүлийн 3-7 хоногт жин хасагдаагүй мөртлөө миний бэлхүүсний тойрог 2 см нэрсэн байсан баггүй. Тэгэхээр ганцхан жингээр үр дүнг үзнэ гэдэг нь өөрөө амар утгагүй шүү дээ. Тэгэхээр ямар ч сан ингээд нарийнхан болсон байна гэдэг маань би торсон байна гэсэн үг. Жим бол одоохондоо л тэрийг нэг тоохгүй зүгээр л яг ингээл өн хийх ёстой юм хийгээл явж явах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд нөгөө талдаа мэдээж ингээл өдөр алганд хасгаал хийгээл төмөр өргөөл ч юм уу ингээл скваш тоглоол ингээл нөгөө нэг гүйж хараагаал байгаа учраас хүч бүр хамаагүй нэмэгдсэн. Хамгийн анх одоо жимд ороод өргөдөг байсан жингээсээ одоо баг 2 дахин илүү жин өргөдөг болсон баг жишээний. Өөр бас нэг гоё гарч байгаа өөрчлөлт нь ингээд охиноо тэрж мөрөөд гадуур алхаж малхахлаар ерөөсөө нэг ядрахгүй тэр нь бүр амар сайхан. Өдөр алганд дасгал хийгээл яаж байгаа ч гэсэн ингээд ерөөсөө ингээд ядрахгүй байнгын энергитэй. Тэр нь бүр ингээд хамгийн тийм гоё гарсан өөрчлөлтүүдийн нэг гэж байна. Мөн миний арьс хамаагүй гоё болсон. Хамаагүй одоо гэхдээ яг миний арьс ерөнхийдөө нэг тийм нөгөө нэг жахан улаах гэдэг арьс ахгүй юу? Халууцах юм бол амар улаан ингээл жижигхэн ингээл имзэгших юм бол улаан. Жахан улаасан байсан ч гэсэн ингээд дээр нь ямар ч тийм батга юм байхгүй. Тэгсэн чинь сая битээр 10 сарын 25-нд энэ маань дуусаад тэнийг их трамису хийж идээд тэгсэн чинь нүүрэн дээр ингээ юм гарцсан. Тэгэхээр ер нь бол яг чихэр нөлөөлдөг гэдгийн баталгаа нь бол энэ байна. Тэгээд сэтгэл зүйн хувьд өдөр алган мэдээж ингээл тасал хөдлөн хийж байгаа учраас илүү тийм өөдрөг, эрч хүчтэй, ад жаргалтай
одоо мэдрэж байгаа юм. Тэгээд дээрэс нь бас carnivore идээд ер нь бол нэг депресд орцсон, сэтгэл зүйн ингээ янз бүрийн асуудалтай хүмүүсээс идээд зүгээр болдог байхгүй юу? Бидний хоол ингээ бас бидний сэтгэл зүйд нөлөөлдөг. Гэтэ бид нэр яг ингээ тэрийг carnivore-оос болсон гэж бас хэлэхэд бол төвхтэй. Яа гэх юм бол 75хан өдөр маань өөрөө carnivore-ийн ичидийг бүтэн үзэхэд хангалттай байхгүй юу? Ядаж 6 сармаар ер нь бол үзчихээж бас ингээд нэлээд гоё харагдах. Гэхдээ ерөнхийдөө хоёлаа амар хаппи болсон. Тийм үү? Ерөнхийдөө тийм айгу өөдрөг болоод ирч хүчтэй цоглог болсон юм шиг санагдаж байгаа. Нэр нэг хэлэх жагаад яжсэн нөгөө нэг хамгийн анхны видеон дээр бид дуртахта carnivore идэх нь илүү хямдхан байж магадгүй гэж бодчихсон чинь no, энэ хамаагүй үнэтэй юм бэлээ. Махчин амар үнэтэй. Тэгэнгүүт өмнө нь ингээд гардаг байсан хүнсний зардлаас одоо юу гэдэг янз бүрийн снэк, алкогол ингээд янз янзын юмнууд ингээд идэж удаг юмнуудын зардлууд нь багассан шүү дээ. Тэгсэн мөртлөө яг бид тэрийг carnivore идэж явах үед бол хүнсний зардал буураагүй, нэмэгдсэн. Гэхдээ тэрийг одоо юу гэж тооцож болох вэ гэхээр илүү эрүүл сарвал амьдарч байгаа учраас ирээдүйд гарч болох тэрний эрүүл мэндийн зардлыг багасгаж байгаа гэж үзэж болно. Тэгэх юм бол илүү хямдхан байгаа зү. Тэгээд хамгийн амар зүйл нь ингээд дэлгүүр хэсэж хүнсээ авах амар амархан, хоол ундаа ингээд бодож төлөвлөх юм байхгүй амар амар ингээд газ маха ямар нэгэн байдлаар болгоод идэнэ. Одоо ингээд нөгөө ногоо могоо нэмээд эхэлсэн чинь бүр ингээд тэр хоол бүр ингээд амар гоё амт илүү тийм сонирхолтой болоод ирж байгаа байхгүй юу? Ямар ч илүү дутуу хурц тийм хүчтэй амтлагчгүй зүгээр энгийн хоолыг ингээд айгүй гоё таашааж, тамшаалж иддэг болсон маань үнэхээр завшаантай зүйл гэж хэлж болно. Харин ингээд хитрхи тийм чихэрлэг хурц юм идэхлээр айгүй онцгүй амтагдаад ер нь бол чихрийг ингээд идмээргүй санагдахгүй л байгаа юм чинь боли гэж юусоо шийдсэн. Тэгээ бид тээр одоо нэг өөрсдөө тогтоож байгаа дүрм нь юу вэ гэхээр хизээч өөрсдийнхөө мөнгөөр хогийн янз бүрийн тийм сахартай хүнс чихрэмхэр юу ч авахгүй. Харин яг үнэхээр гоё ингээд амттан идмээр те байх юм бол тэрийг бүр яг нэг тийм тусгай үйл ажиллагаа болох ёстой байхгүй юу? Бүр ингээд зорж очиж аваад мангар тийм алдартай десертний кафе ч юм уу те иш тишээ аялж авч явахдаа маш их хүмүүс ингээд зорж очдог тийм гоё амттны газар тэр байдаг шүү дээ те. Тийм газар очиод одоо үнтэй ховор амттан аваад яг тухайн үед ингээд бүтэн мэдэрч идэх нь л чухал болохоос ш өдөр тутамдаа ингээд янз янзын хэрэгтэрэггүй сахар махарал идэхгүй тийм юмд огт мөнгө өрөхгүй гэж шийдсэн. Тэгээ энэ дүрэн бол маш их таалагдчихаа. За тэгээд энэ яг хугацаанд ганц хэцүү байсан зүйл нь хүмүүстэй ингэж нүг сошиалайз хийхэд жаахан төвхтэй байсан гэх юм уу? Олоолаа ингэж цуглахлаар ингэж заримдаа жаахан идэж явах юм ингэ олдохгүй байх гад байдаг талтай. Тэгээл ингээл бүх хүмүүс нөгөө нэг алкогол ингээл хэрэглээлээ ангууд яагаад авахгүй байгаа юм ингээл нөгөө нэг тэрийг ингээд тайлбарлаад. Гэтэ яг нөгөө талтай нь штэ. Энийг ингээд эргэн тойрныхоо бүх хүмүүст зарлаад хилээд ячингууд нэг талтаас айгүй амар тэр хүмүүс за окей гэж ингээд зүгээр хөлөө зөвшөөрч байгаа хгүй. Ингээ өөрийгөө тайлбарлах шаардлагагүй. Тэгээд тэгэхээр ийм чаленжийг эхлүүлээ 2025 онд далаад өгье гэж бодож байгаа хүмүүс байх юм бол нь штэ. Эргэн тойрныхоо бүх хүмүүстэй хам зарлаад ярьчих хэрэгтэй. Би ч гэсэн одоо яг ингээ YouTube дээр тэрийг ингээ ярьсан учраас бас нэг талтаа би өөртөө үнэнч байх ёстой. Тэр олон хүмүүс зарлалцсан штэ. Тэгэхгүй бол намайг суг гэж бодъё штэ гэж бодоод энийг ингээ яаж ингэ тусгачих байгаа байхгүй юу. Тэгээ одоо бас энд ингэж ярьж байгаа учраас ирээдүйд ч гэсэн энэ амьдралынхаа хэм маягийг хадгалаад эрүүл сайхан амьдрах байх гэж өөртөө тийм амлалт өгж байгаа. Тэр шиг над шиг ингээд өөртөө эрүүл амьдрна гэчээд амьдрч чадахгүй байгаа. Янз янзын хүнсээ хасна гэчээд хасч чадахгүй байгаа хүмүүс нь штэ. Шууд л зүгээр яг carnivore хийх нь хамгийн одоо дүт зам гэх юм уу? Баг багаар хасна гэж яхаар шууд нэг хүмүүсийн шаардлага юмнуудыг бүгднийг нь хасаад дараа нь харин жоохон нэмэх юм бол болж ин лээ. It works. Үнэхээр яг ажилт юм байна. Сая видеогоо эдитэлж байгаа нөгөө нэг харамсдаг юм ярихаа мартсан байна. Би 7-8 жилийн өмнө гүүх тартай болчихсон байхгүй. Гэтэ нэг жил яг амар завгүй яжгаад 10 км-ийн марафонд ямар ч бэлтгэлгүй шуудгүйгээд тэгсэн чинь миний баруун талын өвдөөд бараг нэг 2-3 км гүгээл өвддөг. Тэгээд янз бүрийн одоо скват ч юм уу, ланж ч юм уу тийм дасгал хийхлээр бас өвддөг болчихсон байхгүй. Тэгээд тэр нэг тийм төвхтэй олигтой дасгал хөдөлгөөн хийж чадахгүй. Тэгээд нэг өвдгөөр ингээ айгүй олон хоног гэлэхэд хэцүү төвхтэй болоод тэгсэн чинь carnivore идээд зүгээр болсон. Бүр амар гайхалтай гэх юм уу. Тэгээд ялангуяа хөвшөрж байгаа бол үе мөчний асуудалтай бол
карнивор идэх хэрэгтэй. За тэгээд миний бичлэгийг үзэж минийхийг сонссон баярлалаа. Дараа уулзъя. Баа.